Хүний биеийн цусны эргэлтийн систем тасралтгүй ажиллаж, хүнийг эрүүл чирэг, сэргэлэн цаваа байлгадаг шиг Монгол улсын эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгаж, тасралтгүй ажиллаж байдаг системч бас бий. Үүнийг үндэсний төлбөрийн систем гэдэг. Үндэсний төлбөрийн систем нь банк хоорондын 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний банк сүлжээ, 3 сая төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээ буюу жижиглэнгийн гүйлгээний систем, картын гүйлгээний систем гэсэн 3 дэд бүтэцтэй. Монгол улсын иргэн бүрээ төлбөрийн системд итгэж, түүгээр дамжуулан төлбөр тооцоогоо хийдэг тул Монгол банкнаас төлбөрийн системийг хөгжүүлэх, тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгдөг. Өдөр бүр худалдаа, бизнес эрхлэгч, жирийн иргэд хэдэн зуун мянган гүйлгээг төлбөрийн системээр дамжуулдаг тул Монгол банк төлбөр тооцоог бодит цагийн горимд буюу хүлээн авсан тухай бүрэн дамжуулдгаараа онцлогтой. Ингэж дамжуулахдаа гүйлгээний үнэн зөв байдал, эрсдлээс сэргийлсэн байдал, нууцлал болон үр ашигтай байдлыг хянаж ажилдаг.